парк дээр энэ цогцоонууд амжааг байхад Вильям орж ирдэг. Гэтэ Вильям ягаад ч минтэй хамт цогцыг нуулцаад талаараа шидэлцдэг. Энд тэнэг Вильямд итгэж болох юм байна гэж бодож байхад доор нь манай адил эзэнэ нөгөө цогцыг бариад авсан байлгүй яах вэ? Нэг хийх гэж байгаа үйлдэл нь ангийнхаа төгсгөл ил болог болохоор эднийг сайн мэдгүй гэтээ бүр өмнөх ангиас ахуулаад Альбертийн нэг сонин үнтэй уулзаад байдаг. Гэтэ энд хэний нэр дээрээ хүлэг онгоц юм болоо үнэхээр том юм аа. Бүр дөөр хүртэл тавлагдаад. Дөрвөлжин толгойд ихэрхүү гар хоёрын нэг яг юу гэж ойлгоод байгааг нь мэдгүй ч браво гэж авч ийн. Дөрвөлжин толгойд гарч явсны дараа Вильям орж ирээд өчигдөр чиний алсан өмч өгөхгүй энд амьд явж ингэдэг сонсоод шок. Эднэр энийг галзууруулаад алах гэдэг юм шиг үлээ. Дурангаар харсан чи үнэхээр л нөгөө нь хүмүүсийн дунд сууж шүү. Гайхаад галзуураад бүгдтэн чи тэнд хийж сууж байдаггүй. Энд сууж исэн хүн энд байсан хүн тийшээ явсан гэж зааж өгснөөр ална чи сая өгчээгүй мүү гэж ханаас нь гүдэг. Дараагийн тайз гарах болохоо тэр тайзанд ороосоо өргөгддөг. Тэр үед Вильям тэрний хийж байгаа бүх үйлдэлийг сонсож байдаг. Хүмүүс тайзныхаа доотлын хэсэгт янзалж явах. Ойлгогч энэ дотор байгаа зүйлсийг Вильям тайлбарлаж байхаа ихэрхүү гар доошоо бууж ирэхэд бүх хүмүүс явсан байна. Гэтэ нөгөө зогцол байхаа нөгөөдөг чи очсноо чи өгсөн үү гэж дахин шалгаж байгаа сүгэлдээ нэмж хутгалж эхэлдэг. Тэр үед тайз дэш өргөгдөж тэр бүх ядгаснууд юмд булаагаад ирдэг. Баяалын ирэх хуцаан Блицтэй эндэрс ингээд хүн аль хүрээ таллаа да. Сүүлдээ цайж би төвдөө нарцис зангаа гаргаж ирэхэд Шерлок Холмс түүнийг хөвшгөл зогсоодог. Тэгээ Шерлок Холмс нөгөө зогсоон шалгаж үзэхэд нэг сэнэн байдаг. Харахгүй ш дүнгүү цай олсон биш нэлээд тооны юм нарсан байгааг мэдээд явуулах гэдэг нь шууд мэдчихэж байгаа. Энд карма шүү дээ карма. Өөрийнхөө үеийн үрийг ингэж идэх гэдтэй. Сүүлдээ талбай руу гүйж гараад тэнцэнээс шонгийн мод руу аваад шонгийн модон дээрээс та нар намайг барьж чадахгүй юм чинь гэж орилж явахдаа хөл алдаад унцдаг. Унж явахдаа энэ бүхний ард Мориарти байсан гэдгийг мэдээд Мориарти гэд ундаг. Манайхэд дуулзаад саяны хүлэг онгоцоор болсон явдлын талаар ярилцж байна. Гэтэ Вильям хэлэхдээ Шерлок Холмс өөрийнх нь анхаарлыг татсан бараг энэ хэргийн ард өөрх нь байгааг мэдчихлээ ухаан юм гэж хэлж байна. Вильям ягаад ч энэ хүн миний зам сатуулж магадгүй юу гэж үзнэгүй юу? Ягаад ч чамайг ингэдэг вэ гэж асуугаад нөгөөд нь өөрийгөө Шерлок Холмс гэж танилцуулдаг. Энэ 7 ангийн турш Вильям Мориартигийн талаар хариулсан бол одоо Шерлок Холмсийн талаар хариулах нь манай хүн бүтэл мөрдөгч бололтой байрныхаа дөрөөсөө ч төлж дийлдэггүй юм байна. Байрныхаа дөрөөсөө хувааж төлөхийн тулд бүр хамтран түрээслэх хүртэл хайцсан байх үү дээ. Хамтран түрээслэхээр ирсэн хүмүүсийг нэг нэгээр нь шалгаруулалтанд оруулж байна. Тэгээд ирж байр удаж байгаа хүмүүст нэг бол хялгараа, үгүй бол цэцэг, үгүй бол хөдөлмөрийн чадамжтай мөг юмр хөвшин хүмүүс байгаад байдаг. Тэрэнд нь уурлаад нэг бол чи залах уу би залах уу дээрээ тулаад хөөгд гаргадаг. Энэ цагаан устайгаар 221-ийн бийгээд тэдний гэрийн аягийг олоод ирж магадгүй хамтран түрээслэж байгаа. Тэгээд гэрлөө орсон чинь Шерлок Холмс газарт тустайгаа утгалзан өвчин гайхаад имлэх гээд очсон нөгөөдг нь гинт цаг идүүлж байна гэж босоод ирдэг. Шерлок Холмс нэгэн алкогол маягийн зүйлээр хариулахад тэр нь өдөртөө сайхан болсон байгаа гэдээ дуух гэж байдаг. Гэснээс энэ цагаан ус имч тэгтээ цэргийн бүр маш алдартай юмч. Шерлок Холмс тэрийг яаж мэдсэн бэ гэхээр өөрийг нь харчаад имлэх гэж байгаа. Дээрээс нь имчилгээний арга барилаар нь тэрний шууд мэдчихсэн байдаг. Энэс бид нар Шерлок Холмс зүгээр нэг тэнэг маазны гаруй шихэр ухаантай хүн гэдгийг мэдэж болж байгаа. Шерлок Холмс цагаан ус тэгээ түрээслэг жимтайг энэ 3 хамт явж гин. Ингээд манай 5 эсрэг энэ 3 хүүзэн за бараг л 2 дөө. Шерлок Холмсын хоёрын оронд нэг ноогоо үгүй бол энэ ихчтэл ноо байгаа. Манай хүн ер нь ямархуу эрэг дүүг тариад яваад байдаг нь энэс ил болно бүр цагтаа ирээд түүнийг баримтлаад аваад явдаг. Ер нь бол энэ нэг хүн өөртөө дургүй тийм болохоор янз бүрийн хэрэг тохичих гээд байдаг. Тохиогч гэжтэй байгаа баядлыг хэлэхээр манай Шерлок Холмс өөртөө хэрэг тохиолохоор хэмжээний зүйл хийчихсэн байдаг. Энэ удаа баримтлалын шалтгаан Шерлок Холмс хүн алсан гэж үздэг. Учир нь тэр алуулсан хүн нь өөрөө Шерлок Холмс гэж тусаараа биччихсэн байсан болохоор. Ингээд 4 хүн байдаг бай аль нь мэдгэдэггүй орж ирнэ гэж баараг байхгүй. Гэтэ яагаад орж ирж чадсан бэ гэвэл нэг мэйд нь хайрын цахи өгөөд шүнжэнгөө хатаа үлээлгэжсэн байдаг. Нөгөө мэйд нь хүүхдийн чинь биеийг муудлаагээд худлаалаад аваад хэрхэн руу навалсан байдаг. Харин эрэхтэй нуух дуртай тэр хүнд нь шүнжэнгөө хайр хөксөрөө тасруулчихсан бол нэг хөвшин хичээдэг нь тэр нь ерөөсөө юу сонсгол муутай нас дээр гарсан болохоор аян цахиж байсан ч ерөөсөө мэдхэргүй тийм сонсголгүй юм байдаг. Тийм болохоор алинд нь ч мэдгэдэггүй ороод ирээд алхаад гараа явсан байдаг. Энэ Шерлок Холмс Мэрхэн ширээн дээр байсан бөгж туучгаад юу ч болоогүй юм шиг царайлаад байж байгаа.
Холмсыг хэлж байгаагаар энэ алуулсан хүн нь өөрөө Шерлок гэж үсээгүү. Учир нь Шерлок гэж үсэн хүний гар нь их бүдүүн том биетэй хүнийхөө гол алуулсан хүн нь их нарийнхан жижигхэн биетэй хүн болохоор битсэн байх боломжгүй гэдэг. Энэ үед тэр хүнийг алсан гэд яриад сууж байгаа энэ хүнийг Вильям холоос хараад сууж идэв. Холмс цагаан үстэд гүрний доор тэдэн цаг түрээ дээр ирэхтэйгээд өөрөө жоохон хоцорж ирж ийн. Яач вэ гэд гисэн чинь тэднээс цутаачсан юм байлээ л дээ. Тэр чирэн дороос гарч ирсэн бүгжээ харуулад ер нь бол энэ бит хоёрын аллагыг нотлох баримтаа гэж хэлээд цааш явдаг. Хоос нөгөө бүгжийн сонжиж байхад нэг хөгшин эмэгтэй гарч ирснээр наа чи миний бүгжөө гэж хэлээд аваад явчихдаг. Шерлок Холмс ханаас нэг хэсэг дагаж яваад алдчихдаг. Яаж ич гүйцэж болж байгаад зохиол болсон чинь нөгөө мэдээж дөрөө ойлгож байлгүй яах вэ? Са, бакино кава хагасте яру. Тэр хоёр алуурч нь алдчихсан юм чинь цаашаа явж байгаа нь цаашаа явахдаа Шерлок Холмсыг энэ түүх ярьж өгдөг нь хад жаргалтай хоёр хос байсан ба эмэгтэй нь амиа оруулцгадаг. Амиа оруулсан нэгчтэй алуулцгадаг. Мэдээж алуурч нэг нь нөхөр нь хойноос нь хөөж барьж аваад алцгадаг. Энэ бол тэр алуурчин. Гэтэ алуурч нь хингээч энэ сүхийг жолоодож яваа нэгэн. Шерлок Холмс энэ бүгдийг төлөвлөсөн байжээ. Яг хоо цагаана хомрогт явчлаа. Тагаа нүрд тулсан ярилцлага хийлээ те. Тэгсэн чинь нөгөө алуурч нь хэлж ийна. Миний талбагцсан хүн үнэхээр мундаг хүн байсан. Яг л хаалгад үлгэрэмэт өөртөө онгойж намайг хорхоод гэрт хинч байгаагүй алаад гараад ирсэн зараач гэсэн хинч байгаагүй гэдэг. Гол нь энэ хүн өөрөө яг үх гिचийдэг. Тэгээд намайг аль би одоо угаа суудахгүй хүн намайг алчих юм бол тэр дээр байгаа хүн чамайг тэр хүн дээр аваачнаа гэж хэлдэг. Тэр хүн гэдэг нь Вильям. Гэтэ Шерлок Холмс ягаад ч юм түүнийг аллгүй явуулчихдаг. Вильямыг өөрөө барьна гэж шийдсэн Шерлок Холмс алуурчныг аваачиж өгөөд нэрээ цагаатгадаг. Тэр үед Вильям тэрийг яагаад бидний өнөөс ирээгүй юм бол яагаад тэрийг алаад л зүгээр амраагаар бидэн дээр ирээгүй юм бол гэж гайхаад байждаг. Тэр зур цаатаа тохиолсон даа гэсэн. Ингээд л дуусаа. Эхний хэсэг